Монгол хүн бол төрн гэдэг Тэнгэрийн өгдөл. Харин өнөөгийн бидний утга учиртай амьдрал бол түүхэнд тамгалагдан үлдэх үндэсний үнцэн юм. Та бол ирээдүйн монголчуудын угаараад язгуур эхлэл, өв дээдэс гэдгээ үргэлж санагтун. Оршихуун үг сурвалжаа нээхийн аялалд гэрэл сараана тантай хамт. Сайн байцгаана уу? Гэрэл сараана подкастад тавтай морил. Өнгөрсөн дугаард бид өөрөөсөө асуусан. Би үнэндээ хинбэ гэж. Хариултын гүн рүү орох тусам зөвхөн гэрэл биш, эсрэг талд нь айдсын чимээгүй сүдэр алхам бүрийг минь ажиглан судаг аж. Тэгвэл өнөөдөр бид айдсын манан дундуур алхаж дотор нь юу нуугдаж байдгийг хамтдаа нээцгээе. Айдас бол бидний хамгийн анхны хэл. Бид ярьж сурахаасаа өмнө ертөнцийн хүйтнийг мэдрээд айд сурсан байдаг. Гэвч томрох тусам айдсаа дарж, нууж, үл тоомсорлож сурна. Гэвч айдас хизээч алга болдоггүй. Харин ч эсэргээрээ амьдралын чухал шийдвэрүүдийг минь чимээгүйхэн далдаас удирдах байдаг. Тиймээс айдсыг ойлгох гэдэг бол би хинбэ гэсэн аяллаа дараагийн хаалга юм. Нэг өглөө би том өрөөнд ганцаараа кофе ууцсуулаа. Цонхоор орж ирэх нарны гэрэл шал дагангулсаад ямар нэгэн зүйл тэглэн замхарч байгааг нь хараад яг миний амьдралын урсгал шиг санагдав. 26 жил. Гадаа ир хүн шиг зүтгэж, гэртээ их хүн шиг бүхнийг авч явж, амьдрал ийм л байдаг гэж өөрийгөө тайвшруулж, урагш алхах бүртээ хөх мах минь жичирч. Хантай ч ханьгүй мэд ойр ганцаараа. Нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах дотоод хашгираанд тарчилсаар. Гэтэл дотор минь хүүтэн чихүүдс шиг нэг хүндийн мэдрэмж жилээс жилд сүүдрээ уртасхан чимээгүйхэн амьдарч байжээ. Гэр бүл гэдэг хоёр багантай байх ёстой атал нэг баг нь аль хэдийнэ угаараа хугарч тэр багны бүх чинг би ганцаараа үүрсээр. Хамгийн харамсалтай нь би энэ бүхнийг мэдэрч байсан мөртлөө амьдрал угаасаа л ийм байдаг штэ. Тэвч гэж өөрийгөө чимээгүйхэн хуурсаар амьдарч байжээ. Бид бүгд л анх удаа амьдарч байгаа. Тэр өглөө би зүрх рүүгээ шивнэлээ. Би айж байна. Би ганцаардаж байна. Гэхдээ юунаас гэдгээ би хэлж чадахгүй байсан. Хүн өөрийгөө олон жил үл тоомсорсны эцэст энэ айдас нь улам биежиж амьдралыг минь өтгөн манангаар бүрхсэн сэтгэлийн шорон болж хуургасныг тэр мөчөд би ухаан ойлгосон. Айдас бид түүнийг нууж, дарж эсэргүүцдэг. Гэхдээ айдас бол бидний дайсан огтхонч биш. Айдас бол бидний дотор танигдхаан болсон биегээс ирж буй чимээгүйхэн дохио. Зарим айдас тархинаас ирдэг. Өмнө нь өвдсөн, гологдсон, эсвэл үнэлэгдээгүй тэрл мөчүүдийг тархи маань өнөөдөр ч аюул мэт сануулдаг. Зарим айдас биенээс илэрдэг. Зүрх дэлсэх, гар чичрэх, цээж давчдахад ихэвчлэн бид өнөөдрийн асуудал гэж боддогч яг үнэндээ хуучин шарх сэрж байгаа тохио байдаг. Харин хамгийн гүн айдас бол сэтгэл дотор оршдог. Хизээч хэлж амжаагүй үгс, өөртөө ч хэлж зүрхлээгүй үннүүд, орон зай олдоогүй мэдрэмжүүд. Тиймээс айдасаа ойлгодгүй хүмүүс энэ бүхнийг зүгээр л зовлон гэж боддог. Гэхдээ айдас бол би тарих сэтгэл гурийн хамтын зурвас. Би энд байна. Чамайг хамгаалах гэж байна штэ. Гэхдээ чи намайг ойлгохгүй бол би мөнхөд үргэлж эргэн ирнэ гэж. Нэг шөнө би гэрлээ унтраагаад орныхоо ирмэг дээр дуугасуулаа. Өрөө нам гүм. Гэхдээ дотор минь шуурга эсгэрч байв. Би өөрөөсөө асуулаа. Хизээ би бүхнийг ганцаараа өөрхийг зөвшөөрсөн юм бол? Хизээ би өөрийнхөө үн цэнийг бусдад гიშгүүлэхийг зөвшөөрсөн юм бол? Хизээ миний дотоод дуу хоолой айдсын дуу хоолой болон хувирсан юм бол гэж. Тэр шөнө би нэгэн үннийг хүлээн авсан. Айдсын манан намайг хорьсон биш. Би өөрөө түүнийг эрх мэдэлтэй болгосон байж. Өөрийгөө хамгаалах гэж өөрийгөө хорьжээ. Миний дотоод баг нь нуран унах үед бүх зүйлс үнсэн нуран мэт хоосон санагдсан. Гэхдээ дараа нь би нэг зүйлийг ойлгосон. Шацад дууссан газрын хөрс шинэ үндсийн хамгийн үржил шимтэй газар байдаг гэж.
Анх удаа би жинхэнэ утгаараа амьсгаа авч чадсан мэт. Доторх дарамт алга болж гал асаадаг хүч минь эргэн ирсэн мэт санагдсан. Тиймээс энэ нуранг бол төгсгөл бус, харин намайг шинээр төрүүлэх чимээгүй эхлэл байжээ гэдгийг. Айдсыг дарвал айдс өөрөөр төрөөр бидэнд эргэн ирдэг. Айдсыг дарах тусам уур уцаар болон хуурдаг. Айдсаа илэрхийлэхгүй бол бие өвдөж эхэлнэ. Айдсаа мэдэхгүй хүн бусдыг гэмтээж гомдоодог. Айдсаасаа зүхтаавал донтох хэлбэрүүд төрдөг. Айдс гэр бүлээр дамжин өвлөгдөнө. Айдс хаалттай байвал өөрийгөө таних хаалга хаагдана. Айдс бидний амьдралыг мөнхөд жижигрүүлдэг. Айдс угжих тусам хор болдог. Тэгвэл айдсыг дарна гэдэг бол гал дээр ус биш, тос асгаж буйтай адил юм байна. Гэрэлд гаргасан айдс хүнийг төлөвшүүлдэг бол дарсан нуусан айдс хүнийг эвдэж ирэмдэг нэгэн болгодог ажээ. Айдсын шорон бол жинхэнэ биегээ олохын өмнөх заавал дайран өнгөрөх ёстой хонгол байдаг юм байна. Учир нь түүний ард хүний үнэн бүсэл оршдог. Бас түүний ард хамгийн эмзэг мөрөөдлүүд байдаг юм байна. Мөн үнэн зүрхний бие чимээгүйхэн үлээж суудаг юм байна. Айдс муу зүйл биш ээ. Айдс бол чамайг хамгаалах гэж хит хичээсэн жижигхэн дотоод хүүхэд юм. Түүнд зөөлөн хэлээрэй. Чи намайг юунаас хамгаалах гэж байна? Ихэнх айдс яг энэ үед ингэж хариулдаг шиг санагдана. Дахиад өвдөхөөс чинь айж байна. Дахиад ганцаараа үлдэхээс чинь айж байна. Дахиад гологдохоос чинь айж байна гэж. Нэг өглөө би нүдээ нээхэд дотор минь нэг л их ядрал чимээгүй гунигтай байлаа. Тэгэд би өөртөө аяархан хэлсэн. Айцаа дарах гэж биш, айхгүйгээр сонсож сурья гэж. Тэр үгсийг хэлмэгц сэтгэлийн гүндэх өтгөн манан сарниж амьсгаа манд жигдэрч эхэлсэн. Би тэр өглөө дотроосоо урсах дохиог мэдэрч эхэлсэн. Айцаа танин гэдэг өөрийгөө илүү гүн таних хаалга нэгдэж байна гэдгийг би ухаарсан. Цаасан дээр бичээд үзээрэй. Би юунаас айж байна вэ гэж. Айцаа нэрлэх тэр жижигхэн үйлдэл бол хаалттай хонголд анхны гэрэл асахтай адил. Дараа нь хэсэг чимээгүй суу. Амьсгалаа ажигла. Тэгэхэд айдсын минь ард юу нуугдаж байна вэ гэж асуув. Ихэнх айдсын цаана илэрхийлэгдээгүй хүсэл, эмзэгхэн мөрөөдөл, хайр авах хүсэл нуугдаж байдаг. Эцэст нь өөртөө ингэ шивнээрээ. Айцаас айх хэрэггүй юм байна. Зүгээр л ойртож ирсэн миний дотоод сүдэр. Зүхтах биш хүлээж авъя гэж. Айдсыг хүчээр дарах тусам сэтгэл доторх манан уулын хормоогоор буух хүүтэн үе шиг өтгөрч өнгөрсөн бүхний дүр төрхийг үгүй хийдэг юм байна. Харин айдсаа шууд харж нүүр тулахад манан дотроосоо цуурч гэрэл нэвтрэх орон зай өөрөө үүсдэг. Тэр завсраас удаан хугацаанд нам гүм хүлээсэн гэрэлчин анх удаа зүрхний чин хэмлийг даган амьсгалж урд чин нуугдаж байсан замыг алгуурхан гэрэлтүүлж эхэлнэ. Санаж яваарай. Гэрэлчин тод байх албагүй. Зөвхөн асаахад хэрэгтэй. Бяцхан дөрчин мананг цоож бүлээн мэдрэмжчин зүрхийг бүхэлдэн дулаацуулж чаддаг. Айдсаа хүлээн зөвшөөрөх гэдэг бол манан дундаас өөрийгөө дахин таних жинхэнэ эхлэл байдаг. Нүдээ зөөлөн анаарай. Амьсгалаа намуухан авч аажуухан гарга. Доторчин удаан хурсан өтгөн манан алгуурхан шингэрч ширдсэн бодлуудын зангилаа тайвнаар суларч эхэлж байна. Одоо төсөөлөөрэй. Чи урагшаалхаж байна. Айцаа чирч биш, түүнтэй тэмцэж биш. Зүгээр л болсон бүхнийг хүлээн зөвшөөрт амар амгалан тайван атгаж байна. Тэгээд өөрөөсөө манан бүрэн сарних тэр мөчид би ямар хүн болж харагдах бол гэж асуугаарай. Зүрхний чин гүнээс энэ асуултын хариу чимээгүйхэн гэхдээ тодхон урсаж эхэлнэ. Өнөөдөр чи зүрхнийхээ хамгийн гүнд удаан нууж ирсэн тэр түүхээ гэрэлд ил гаргаж чадлаа. Сэтгэлийн шорон гэж хэн нэгэн гаднаас ирж түгшдэг хаалга биш,
айдсаа нуух гэж, өөрийгөө хамгаалах гэж бид өөртөө төгдсөн хаалга байжээ. Гэхдээ хамгийн гайхамшигтай нь тэр хаалганы түтхүүр үргэлж бидний гарт байсан. Айдсын манан заримдаа өтгөрч бүрт харгахуулч мэднэ. Гэвч гэрэл хизээд хажууд нь байсан. Зөвхөн түүнийг тэмцрэх тэнхээ дотоод зоригл хэрэгтэй. Тэр гэрэлд хүрэх оч яг одоо зүрхний чин гүнд аслаа. Энэ бол Гэрэл Сараана подкаст байлаа. Өнөөдрийн аялалд надтай хамт байсан танд чийсдэглээсээ талархъя. Амьдралд хүн болж төрсний утга учир оршихуун язгуурлуу чиглэсэн энэ аялал энд хүрээд түр амс хийж байна. Дараагийн подкастаараа дахин уулзцаая. Гэрэл Сараана, Гэрэл Тараана.